санаа сонсогч байгаа ингээд Тунгаахуй подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн бидний ярих сэдэв бол соёлын үеийн мэдээллийн сангийн тухай ярилцахаар бэлтгэсэн байгаа. Ингээд манай зочноор соёлын үеийн үндэсний төвийн ерөнхий бүртгэл мэдээллийн санч Инхтуя оролцож байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд та бидэнд өөрийгөө арай жоохон дэлгэрэнгүй танилцуулж өгч болох болов яг энэ соёлын үеийн чиглэлээр хизээнээс ажиллаж эхлэв. Сайн байцгаана уу? Би бол соёлын үеийн чиглэлээр маш олон жил ажиллаж байна. Сургууль төгсөөл одоо соёлын ерөнхий төвд орсон байдаг. Одоо манай байгууллагын бараг түүх бол одоо өвтгийнхаа нэг хэсэг болж байна доо ер нь бол. Тий. Ямар мэргэжлэр төгсөж ирсэн бэ? Би бол нэг одоогийн боловсролын их сургууль тэр үед одоо багшийн их сургуульд зураг төсөл дизайны анги гэж байсан. Зураг шугам зургийн анги гэж болно. Одоо яг диплом дээр болоод тэгж л үеийн зураг дизайн багш мэргэжлээ төгссөн байдгийг. Тэгээд би яг 95 онд анх одоо магистр гэдэг одоо зэрэглэл анх Монголд орж ирсэн байдгийг. Тэр магистрийн зэргийг одоо урлаг судалгаар хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл одоо багшийн их сургуулийн анхны магиструудын нэг надтай бол одоо олон мундаг хүмүүс төгссөн байдаг юм аа. Ямар гоё. За тэгээд өнөөдрийн бит хоёрын ярих сэдв бол маш сонирхолтой сэдв гэж би бол хувьдаа хараад байгаа. Соёлын үеийн мэдээллийн сан гэхээр ер нь соёлын үе гэхээр нэг тийм тусгай мэргэжлийн хүмүүс л ойлгодог юм шиг ингэж хүмүүс хараад идэг. Гэтэл эдгээр чи яг нөгөө бидний өдөр тутмын амьдралтай маш ойрхон тэгэл бидний хүрээлэн байж идэг юм зүйл. Соёлын үеийн үндэсний төв маань ер нь хизээ байгуулагдсан юм бэ? Тэгээд ер нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Соёлын үеийг бүртгэх, хамгаалах ийм зорилготой байгууллага гэж ойлгоод байна л та. Ингэж ойлгол зөв болов? Зөв. Соёлын үеийн үндэсний төв манай байгууллага бол 1988 онд суурин тавигдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл 1990 онд өвчин төгөлдөр болсон музейн үзмэр сэргээн засварлах урланг 1995 онд соёлын үеийн төв болгож өөрчлөн зохион байгуулж засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тэгвэл нөгөө музейн сан хөмгийг сэргээн засдаг газар маань ингээд явсаар байгаа соёлын үеийн төв болцсон юм шүү дээ, тий? Ер нь бол тэгж болно. Музейн үзмэр сэргээн засварлах урлан маань соёлын үеийн төв болоод үйл ажиллагаагаа явуулж байхдаа ерөнхийдөө бие төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл үйл хөдлөх дурсгалыг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаад 2008 онд утга соёлын гэсэн төрийн бас байгууллага байсан. Тэр төрийн бас байгууллага манайтай нэгдээд одоо манай үйл ажиллагаа маань өргөжөөд соёлын бит болон бит бус чиглэлээр бүртгэх, баримтжуулах үйл ажиллагаа явж ирсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлд манайх бол 2017 онд бол соёлын үндэсний төв болсон. Сая бол манай 2021 оны одоо 4 сард шинэ байранда нүүж орсон байгаа. Түүхэн аягүй сонирхолтой юм байна. Тэгээд яг соёлын үеийн үндэсний төв болсон нь бол саяхан юм биш тий 2017 он гэхээр чинь үндэсний төв маань саяхан болсон. Тийм. Одоо шинжилсэн зохион байгуулалтанд хамгийн сүүлд бол ингэж ороод өөрөөр хэлбэл шинжилсэн зохион байгуулалт бол соёлын үеийг авран хамгаалах үйл ажиллагаа нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ улс орныг шаардлагатай юм да. Соёлын өвтэй холбогдлолтой одоо соёлын өвийг зөвхөн сэргээн засварлах биш, соёлын өвийг зөвхөн бүртгэх биш те. Дээрээс нь соёлын бит болон бит бус өвийг өшөө хамруулад одоо бид нар авран хамгаалах үйл ажиллагаа явуулаад тэгээд энэ одоо улс орны байдлаас хамаарат соёлын өвтэй холбогдох үйл ажиллагаа маань өргөжөөд яваад байгаа байхгүй юу?
Тийм байна тий. Яг цаг үеийнхээ Тий. шаардлагыг дагаад Тий. Яг уу одоо л ер нь соёлын хувийг хамгаалаад манай 1995 онд соёлын хувийн төв болсноор л одоо бүртгэх, баримжуулах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа явагдаад байна гэж үзвэл бас өрөөсгөл л дөө. Ерөөсөө л манайх чинь одоо ардын хувьсгал ялаал 21 он судар бичлэгийн хүрээлэн байгуулагдсанаас эхлээл музей байгуулагдсанаас эхлээд соёлын өвтөйгөө холбогдолтой бүх одоо хамгаалалттай холбогдолтой бүх үйл ажиллагаа яваад 40-од оны үед жишээлхэд хуучны эд зүйлгийг хамгаалах дүрм гэж гарч ирсэн. 70 онд бол бүгд найрамд Монгол ард улсын соёлын дурсгалыг хамгаалах тухай хууль анх гарч ирсэн. Одооний хууль маань 1994 онд түүх соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль болж шинжилэн найруулагдсан байдаг шүү дээ. Тэгэхээр бол соёлын өвийг хамгаалах асуудал бол үе үеийн төр засгийн одоо бодлогын нэгэн хэсэг байж явж иржээ гэж ойлгож байна. За тэгвэл соёлын өв гэж бид нар яриад байгаа соёлын өв чинь тэгвэл яг юу юм бэ? Энэ дотор таны сайн хэлснээр бит бус гэдэг үг байгаа юм байна. Юу нь соёлын өв гэхээр бид нар юу гэж ойлгох бол зүгээр бол? Соёлын өвийг бол бид нар ерөнхийдөө л яг олон улсын жишгээр соёлын бит болон бит бус өв гэж авч үздэг байгаа. Дээрээс нь соёлын бит өвийгээ дотор нь үйл хөдлөх дурсгал гэж ангилж үздэг. Ер нь соёлын бит өв гэхтэр түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол үгүй биетээрээ оршиж байгаа мэдүүлгийн зүйлийг урсгалыг соёлын бит өв гэж үздэг. Тэр дотроо хөдлөх дурсгал гэдэг нь болох дээр хуулийн хэллэгээр бол тодорхой орон зайн шилжиж хөдөлгөөнд орших боломжтой гэж ярьдаг бөгөөд одоо тодруулж хэлэх юм бол хөдлөх өв гэдэг маань таны бидний гэрт хадгалагдаж байгаа эцэг эхээс өвлөн уламжилсан эдүлгийн зүйлээс эхлүүлээд музей, номын сан, архивын газруудад байгаа Монголын түүхтэй холбогдолтой өөрөөр хэлбэл олон улсад 100 жилээс өмнөх эд зүйлийг түүх соёлын хөдлөх дурсгал зүйл хамааруулан ойлгож болно. Энэнд бол жишээлхэд тийм ээ одоо яг манай англиар бол урлаг уран сайхны зүйл байж болно, уран зураг тий зээгт намал урлагийн холбогдолтой урлагийн бүтээлүүд байж болно, археологийн дурсгал байж болно, байгалийн түүхийн холбогдолтой дурсгал байж болно, одоо палеонтологийн дурсгалууд байж болно. Энэ бүхэн маань бүгдөө хөдлөх дурсгал зүйлд хамаарч явдаг. Хөдлөх дурсгалын хувьд бол бид манад одоо зэрэглэлд хамруулах асуудал олон улсын түвшинд ерөөсөө байдаг. Одоо жишээлхэд манад бол түүх соёлын хосгүй үнд дурсгалтай юм. Түүх соёлын үнэт дурсгал гэсэн хоёр зэрэглэлд хамруулдаг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалд 1995 оноос эхлээд одоогийн байдлаар 778 ширхэг дурсгалыг бид нэр түүх соёлын хосгүй үнэт дурсгал гэж аваад үзсэн байгаа. Тэрэнд маань бол бидний сайн мэдэх өндөр ихийн заан азрын хийцийн одоо цутмал бүтээлүүд, археологийн одоо хүмүүгийн үеийн одоо ширдэг хүмүүгийн эд өлгийн зүйлүүдээс эхлүүлээд археологийн ховор олдврууд, түүхийн холбогдолтой одоо богд хааны одоо 8 дугаар богдын элгийн зүйлээс эхлүүлээд түүхийн ховор бүтээлүүд хамгийн сүүлд одоо уран зургийн бүтээлүүд одоо манайх болоод уран зургийн бүтээлүүдийг 2013 онд 5 ширхэг уран зургийг бол бүсэйлэн хосгүй үнд зэрэглэлд хамруулсан байдаг. Ажлын дараа Одонгой Лений хөрөг азарганы ноцолтоон гэх мэт бидний сайн мэдих одоо зайлшгүй одоо энэ одоо үнцэнтэй соёлын үнэт зүйл болох зүйл маань хосгүй үнэт дурсгал хамаарсан байдаг. Түүх соёлын үйл хөдлөх дурсгал гэхээр бид ер нь бол хүмүүсийн ойлголт их нэмэгдсэн байгаа. Улш, хэрэгсүр, хадны зураг, бичээс өөрөөр хэлбэл хөдлөөдөөдгүй бит үгүй гэж бол үйл хөдлөх дурсгал гэж авч үздэг байгаа. Уун чулуун хөшөө, хүн чулуун хөшөө,
түүх соёлын үйл хөдлөх дурсгал бол оршин байгаа газраа хадгалагдаж байх тусмал одоо үн цэнтэй байж идэг. Одоо хүмүүс ярьдаг ч за энийг хөдлөгчлөө. Тэгэхээр ч үйл хөдлөх болох уу, хөдлөх болох уу? Энийг хамгаалтанд аваад хөдлөгчлөө тийм ээ. Шонх 5 толгойн одоо хөшөө одоо 13 дугаар зууны үед холбогдох одоо Монголын үед их Монгол улсын үед холбогдох одоо маш чухал дурсгал байдаг шүү дээ. Шонх 5 толгойн хөшөө гэдэг. Тэрийг жишээлбэл бидний зөв төвлөрөх ажлыг шаардлагатай юм а гэд тийм ээ. Хилтэй ойрхон дорн тайвгийн алхах гол сүм байдаг учраас зөв төвлөрөх асуудлыг шийдвэрлээд үндэсний түүхээс авчираа байрлуулсан шүү дээ. Одоо тэгээд зөөж төвлөрээд авчираад байрлуулсан учраас энэ маань хөдлөх дурсгал хамаарнаа. Яагаад гэвэл бид хөдлөгдсөн. Ингээд хүмүүсийн дансанд орсон, бүртгэгдсэн. Хэдийгээр яг олон улсын хартанд, олон улсын конвенцэд бол тухайн дурсгал оршин байгаа газраа л үн цэнтэй байна. Оршиж байгаа газраа л байгаад байвал үн цэн нь илүү оршино гэж байгаа боловч цаг үеийн байл, хилтэй ойрхон байдал, одоо манайх одоо өргөн уудам нутагтай, хүн ам, сэрэг гэдэг утгаараа одоо чухал дурсгалуудаа бас татан авах ажил зайлшгүй хийх шаардлага гардаг. За бит бус үеийн хувьд бол манайх бит бус үеийн асар их өвтэй орон одоо ЮНЕСКОгийн хамгаалтанд одоо дэлхийн соёлын өвийн бүртгэлд бол одоогийн байдлаар 15 дурсгал бит бус одоо дэлхийн нийтээр хамгаалах үг болно гэдэг ЮНЕСКОгийн бүртгэлд орсон байдаг. Бит бус өв гэдэг нь бол битээ оршихгүй ч гэсэн биднэрт одоо үеэс үед амаас ам биеэс биед өвлөн дамжиж ирсэн тэр нандин өв болвол бит бус өв юм аа. Миний ээж цай чанаа сууж илаа. Тэр ээж маань чансан тэр их сайхан цай бид нэр сайхан уугаал идэг, хөснө гожил уугаад идэг. Дараа нь би тэр цайг чан чадах уу? Миний хүүхэд дараа нь цай чан чадах уу? Тэр нэг агуу амт одоо чанар агуу одоо тэр шимт хижээл одоо тэр хийж байгаа арга барилдаа, технологидоо, нутаг орондоо хадгалагддаг үлдсэн байдаг. Энэ бүхнээс эхлүүлээд одоо бит бус өвийг ч юм бодоод дэлхийн нийтээр 5 айл савд хувааж үздэг. Манай дээр бол онцлогоосоо шалтгаалаад дээрээс нэмэгдээд 7 айл савыг хувааж үздэг байгаа. Бит бус. Одоо бие биелгээс эхлүүлээд язгуур соёл, аман уламжлалын өвүүд, байгалийг таньж тогтоох өвүүд, тий арга ажиллагаа өөрөөр хэлбэл тий оёх одоо хатгах, урлах, бүтээх, таних, тогтоох тэр бүх нүүдэлчдийн агуу өвийн арга ажиллагаа, арга техник, мэдлэг ухаанчин хүртэл одоо нэг өвд ороод явцдаг байна. Ингээд бол манад бол нийтдээ 362 өв байна гэж одоо засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байгаа. Яалтчгүй 62 өв байна шүү. 362 өв. Энэ маань бол өшөө цаашдаа нарийн судлагдаад ирүүд нэмэгдэх магадлалтай мэдээч хэрэг. Эдгээр 362 өвийг одоо ур чадварын өндөр түвшинд өвлсөн 102 хүн байдгийн байна гэдэг бас баталгаажуулсан байдаг. Эдгээр 102 өвлөн тэгчигээ бол тодорхой хэмжээгээр улс одоо тийм одоо алдаршуулах тийм ээ тийм ажил явагддаг байгаа. Маш сонирхолтой юм аа. Ингээд таны задлаад хэлсэн чинь бүр ямар гоё юм бэ? Тэдгээр жагсаалтыг нь харах юмсан ямар өвөд байдгийм бол мэдээж авах юмсан гэж гэдэг сэтгэл төрж байна. Тэгээд ер нь яг ингэж албан ёсоор нөгөө сан үсгэж бүртгэж эхэлсэн нь яг хизэнээс байдгийм бол яг бүтээл мэдээллийн сан бүрдүүлэх ажил бол бүрдүүлнэ одоо соёлын өвийг хамгаалахын тулд хамгийн эхлээд хамгийн суур одоо хамгаалтын систем бол бүртгэлийн
бүртгэл баримжуулах ажиллалдаа бүтгэл мэдээллийн сан бүрдүүлэх ажил бол дээр 1995 оноос эхлээд явагдсан байдгийн. Яг одооны түвшинд бол энэ нь бол 1994 онд төв соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль гэж батлагдсан шүү дээ. Тэрэн дээр орж ирсэн том заалт маань төв соёлын дурсгал зүйлийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх тухай гэж орж ирсэн мэт. Ингээд 2001 онд төв соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль маань соёлын хувийг хамгаалах тухай өөрөөр хэлбэл одооны яг бидний соёлын хувийг хамгаалах тухай хууль болсон байдаг. Энэ соёлын хувийг хамгаалах тухай хуулинд бүртгэл мэдээллийн сангийн тухай бас мөн маш нарийн загаад бүр том бүлэг болгоод энэ бүртгэл мэдээллийн сан маань бүх шатанда баймаар юм байна. Өөрөөр хэлбэл суманд бүртгэл мэдээллийн сан, дүүрэгт бүртгэл мэдээллийн сан, аймагт бүртгэл мэдээллийн сан эдгээрийг нийлүүлээд улсад соёлын улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байж улс өөрөө соёлынхоо үеийн мэдээлэлтэй байж тэднийг хадгалт хамгаалтын асуудлыг тодорхой хэмжээгээр мэдээлэлд үндэслээд шийдвэрлэх нэ. Энэ бол бүх салбарт байдаг л асуудал тийм ээ. Гэхдээ бүртгэл мэдээллийн сан бол ер нь одооны яг бүртгэл мэдээллийн сан бол одоо 95 онд суурин тавигдсан. Тэрнээс өмнө соёлын хувийн бүртгэлийн ажил хийгдчихсэн үү гэвэл хийгдчихсэн. Манайх бол соёлын хувийг хамгаалах чиглэлээр бол ардын хувьсгал яраалаад 21 онд бол судрагчийн хүрээлэн гэж байгуулагдсан байдаг шүү дээ. Энэ судрагчийн хүрээлэнгээс бол олон салбар гарсан байдгийг номын сан, архив, дээрээс нь музей. Ингээд соёлын хувийг хамгаалах ажил өөрөөр хэлбэл эхлээд 40-д оны үед хуучны эд өлгийн зүйлийг хамгаалах дүрм гэж батлагдсан байдаг юм билээ. 70 онд бол Бүгднайрамд Монгол ард улсын төв соёлын дурсгалыг хамгаалах хууль гэж батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 70 оны үед манайх бол төв соёлын дурсгал зүйлийг хамгаалах хуультай болсон бас нэг олон орн тэгж хуультай байгаагүй юм бэлээ. Олон улсын түвшинд тэгж хуульчилж хамгаалах ажил хийгдсэн гэж болно доо. Энэ хууль маань яг соёлын хувийг хамгаалах хууль болсон нь бол 2001 он. 2001 оноос хойш бол соёлын хувийг хамгаалах хууль маань нэлээд хэдэн өөрчлөлт шинжилэлт засвар нэмэлт хийгдэж яваад байгаа. Тийм. 94 оноос эхлээд ер нь энэ бүртгэл мэдээллийн сангийн их усүрэн тавигдсан гэхээр тэр үеийг бодохоор яг жишээ нь цаасан дээр ч юм уу тэгж хадгалдаг байсан махалтай. Өнөөдрийн түвшинд бүртгэлийн сан ямархуу дэд бүтцээр хийгдэж байна. Ямар нэгэн програм хангамж ашигладаг. Тухайн мэдээллийн сан маань захимжих ч юм уу тиймэрхүү хөгжлийн явц нь ер нь ямархуу байгаа бол 95 оноос эхлээд ер нь бол суурин тавигдсан бүртгэл мэдээллийн сан маань би бол 95 онд орсон хүн шүү дээ. 95 онд анх орж байхад бол ер нь баг манай улсад компьютер анх үүсчихсэн шүү дээ. 95 онд ч. Ер нь бол бичгийн машинаар зохидог үеийг дөнгөж дараахан үеийн хөө шүү дээ би чинь. Бичгийн машинаар бол бичсэн мэдээлэл баримтууд маш их байдаг. Музейд ч хадгалагдаж байдаг. Манайд ч зох хэмжээгээр байдаг. Өнөөдөр бүртгэлийн систем нь бол манай Оросын системээр явдаг гэсэн шүү дээ. Тэр үед чинь судрагчийн хүрээлэнд чинь бол Оросын том эрдэмтэнгүүд бүртгэл хөтлөх талын арга зүйн заавар өгөөд тэр дагуу Оросоор хөтлсөн бүртгэлийн дансууд хүртэл их байдаг. Ер нь Оросод хөтлсөн дансыг бол 40-од оны үед хөврүүлж кирилл үсэг рүү бичсэн гэж үздэг юм байлээ. Тэгэл Монгол бичгээр Оросоор кириллээр гэдэг бас л Монголын хөгжилтэй холбогдолтой бүх үе шатны бүртгэл дансууд байгаад байгаа. Тэгээд ер нь бол анх намайг орж явах үед бол ер нь дөнгөж л бичгийн машинаас компьютер руу шилжиж байсан л үе.
Тэгээ бид нар бол анх одоо бүртгэлээ хийхдээ бол компьютер дээр тодорхойлолтоо бичдэг байсан бол дараа нь гэрэл зураг авах асуудал бол бүртгэлийн маш том асуудал болж гарч ирсэн байдаг. Гэрэл зургийг авахд бол манайд усад ухаан үед бол гэрэл зургийн тоног төхөөрөмжийн асуудал бол нэг тийм сайн биш байсан шүү дээ. Хамгийн анх одоо 1998 онд JICA-гийн шугамар соёлын буцалтгүй тусламжаар гэрэл зургийн суурин тоног төхөөрөмжүүд манайд орж ирсэн байдаг. Энэ тоног төхөөрөмжүүд маань өөрөөр хэлбэл гэрэл зургийн одоо иж бүрэн техник хэрэгсэл орж ирснээрээ манай одоо соёлын үеийн бүртгэлийн ажлыг бол нэлээд баш дэвшил шин шатанд гаргасан гэж бас болно. Өөрөөр хэлбэл юу нь мэддэхгүй идэвхтэй зүйлийн зураг гэхээсээ илүү мэрэгжлийн аппаратаар авсан гэрэл зураг гэдэг бол одоо дэвшил гэж болно эцэстээ тий. Тэгээд энэ гэрэл зургийг ингээд бид нар авчлаа. Дараа нь гэрэл зургийг авсныхаа дараа нь бид нар хөгжил дэвшлийн дагуу олон улсын жишгийн дагуу идэвхтэй зүйлийг зөвхөн урдаас нь авдгүй юм байна. Урдаас нь, хойноос нь, доороос нь, дээрээс нь онцлог шинж чанарыг гаргасан хэв маяг, деталь хэсгүүдээс нь гих мэтчлэн гэрэл зургийг олон талаас нь авч байт юм. Фоны тохируулгач гэдэг юм уу тийм ээ. Ингээд дэвшилтэд 2 дахь шатны ажил явагдлаа. 3 дахь шатны ажил нь гэх юм бол бүрс бичлэгээр баримтжуулах ажил бас шаардлагатай юм а гэдгийг бол бас гарч ирсэн байгаа. Хамгийн сүүлд гэхэд чинь 2015 оноос эхлээд бид нар бүх соёлынхаа хосгүй дурсгал зүйлийг ямар ч гэсэн бүрс бичлэгээр баримтжуулах ажлыг хийгээд эхэлсэн байгаа. Ганцхан идэвхтэй зүйлийн тодорхойлтоос гадна зургаас гадна бүрс бичлэгээр баримтжуул өөрөөр хэлбэл тэр дурсгалын талаар л одоо бүрэн төгс цогц мэдээллийг л бүрдүүлэхийн төлөө бид нар ажиллаж байгаа. Одоо бас мөн болов бас сүүлийн үед гарч ирсэн технологи 3D-гээр баримтжуулах ажил хүртэл манайд хийгдэж байна. Энтэй холбогдуулсан том ажил бол одоо Солонгосын бас соёлын төвтэй хамтраад бид нар бол Дундгов аймгийн үзитийн хээ, үнстийн хээ, Чожин ламын сүм үзий гэсэн 4 объект дээр одоо түүх соёлын үйл хөдлөх дурсгал барилга байгууламжийг 3D-гээр баримтжуулах ажил хийгдээд тэрнийх нь одоо том тайлангууд гарсан бас байдаг. Өмнөх дугаарт бид нар Улаанбаатар хотын дурсгалын мэдээллийн сангийн талаар ярилцсан байхгүй юу? Түүхэн дурсгал, барилга, сүм хийд, тэдгээрийн талаар Улаанбаатар хотын музейгээс ингээд мэдээллийн сан үүсгэсэн. Тэгвэл тэдгээр барилга байгууламжийг бүр 3D-гээр нь ингээд бас ингээд мэдээллийн сан үүсгэх ажил нь эхэлсэн байгаа юм байна. Энэ бүр аюул сонирхолтой санагдаж байна. Тэгвэл би сая таны ярианаас ингэж ойлголоо л да. Ерөнхийдөө мэдээллийн сан дотор бол тухайн соёлын үеийн тодорхойлолт гэдэг нэг юм төрөл, тэгээ гэрэл зураг, дүрс бичлэг, за дээрээс нь 3D гэдэг ерөнхийдөө нэг юм 4 төрөл гээд ойлгочвол болох юм байна тий. Одоогийн байдлаар тий. Одоо тэгээд 4D гэж хүртэл гарцсан л байгаа шүү дээ тий. Яг уу одоо олон улсад одоо технологийн дэвшлийг дагаад бид нар бол аль болохоор одоо тэрлүү ойртуулж баримтжуулах ажлыг хийхийг эрмэлзээл хичээгээл явж байна. Энэ бол зөвхөн бидний хичээл зүтгэлээс гадна бол маш их хөрөн, санхүү, мэрэгжлийн боловсон хүчний асуудал бас яригдана л та. Одоо шийдлүүд 3D, 4D-ийн асуудал бол бас маш их тэрний скан тоног төхөөрөмж маш үнэтэй. Түүгээр нь одоо чиглэлсэн одоо боловсруулсан асуудал бол Монгол бол тийм бас их олон байдаггүй. Яг уу одоо сүүлийн үед одоо виртуал болгоно тийм ээ. Виртуал музей, виртуалаар үзэсгэлэн үзэх гэж яриад байна шүү дээ тийм ээ. Яг тэр чиглэлөө одоо мөн бас одоо үзмэр идэвхтэй зүйл, үл хөдлөх дурсгалыг бол 3D виртуал хэлбэрт оруулаад touch screen-ээр дараад тэрний одоо бүх мэдээлэл нь харагддаг, бүх мэдээлэл зургийг үздэг, бүх онцлог шинжийг тодруулаад гардаг, тэрэн дээрээ судалгаа хийдэг тийм. Тэр бүхний одоо нэг газараас суугаад өөрөөр хэлбэл одоо
говь сүмбэр аймагт байдаг тэр хөшөөг зүгээр энэ чи сууж агаад үзэх боломжтой. Компьютер дээрээ сууж агаад үзэх боломжийг л одоо бид нэр эрэлхийлж байна л да. Ерөнхийдөө одоо энэ бүх төрлийн мэдээллүүдээр яаж хадгалдаг вэ? Нэгдсэн сан байдаг уу? Тэр сан руу ер нь ямар хүмүүс нэвтрэх боломжтой байдгийг? Сан бүрдүүлэх ажил бол 95 оноос эхэлсэн боловч бид нэр одоо ч гэсэн хийсээр л байна. Боловсронгуй болгох чиглэлээр бол үйл ажиллагаа явагдсаар л байна. Одоо ер нь сан бүрдүүлэх ажил маань нэг талдаа бол архивын одоо хадгаламж бүрдүүлэхтэй л адилхан. Ерөнхийдөө сан маань бол цаасан суртай баримт, тусгай тээгч баримт, захин хэлбэрийн баримт гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл 3 төрлийн баримт байдаг. Одоо цаасан суурьтай баримтыг одоо бид нар бол анх бол гараараа бичижсэн бол дараа нь бичгийн машинаар бичижсэн, дараа нь компьютерд оруулж исэн бол одоо бид нар энийг арай боловсронгуй болгоё, мэдээллийг шуурхай болгоё, одоо итгэх боловсруулах ажлыг боловсронгуй болгох үүрэгт парламент оруулах ажил хийгдсэн байдаг. Энэ ажил бол 2012 онд Түүх соёлын хөтлөх дурсгал зөвлөлийн тооллого явагдсан. Өөрөөр хэлбэл Улс аймгийн мөсийн цаан мөрөгт байгаа эд эрхийн зүйлийг тоолох ажил явагдаад энэ тооллогын ажил маань урд онуудын ажил бол маш нүсэр явагддаг байхгүй. Тэр ажлыг боловсронгуй болгоод одоо түргэн шуурхай чанартай явагдахын тулд яалтчгүй цаг үеийн байдлаас шалтгаалаад бидэд програм хэрэгтэй юм байна. Тоон системд оруулах хэрэгтэй юм байна гэдэг үднэс бид нар бол програмд оруулсан байгаа анх. Тэгээд энэ програмд оруулах ажил маань амжилттай явагдаад одоогийн байдлаар хөтлөх дурсгал дээр REACH буюу соёлын үеийн хөтлөх дурсгал зөвлөлийн бүртгэлийн програм, Регистр буюу мөсийн үзмэр идэвхтэй зөвлөлийн бүртгэлийн програм гэсэн 2 програм ашиглагдаж байгаа. Мэдээллийн санд ер нь энгийн иргэд хандах ямар нэгэн байдлаар мэдээлэл авах боломж ер нь юу байдаг бол мэдээллийн санд нэвтрэхгүй ч гэсэн таны вебсайт руу ороод ч юм уу хэр өргөн цаар хүрээтэй мэдээлэл авах боломжтой бол манай вебсайтаас соёлын үеийн талаар бүртгэл хадгалах хамгааллын талаар тодорхой мэдээллийг авах баримтууд нэлээд байгаа. Тэрийг бол нарийн шүү гэж үзэх юм. Бид нар болохоор аль болохоор хүмүүс одоо хийж байгаа ажил соёлын үеийн талаарх мэдээлэл хүргэхийг эмэрэлцэж одоо вебсайтаа байнга баяжуулж хөгжүүлж явдаг байгаа. Мэдээлэл соёлын үеийн бүртгэл мэдээллийн сангаас мэдээлэл авах ажил бол нээлттэй. Нээлттэй. Хувь хүн, судлаач, аж ахуй нэгж байгууллага, хууль хяналтын байгууллага, засаг захиргааны байгууллага, бүх шатны байгууллага нээлттэй боловч соёлын үеийн бүртгэл мэдээллийн сан маань одоо архивын байгууллага шиг одоо хэдэн цугаараа хандах юм бол хүч чадал маань хүрхгүй. Одоогийн байдлаар штэ. Мэдээж хэрэг энэ маань одоо хүний нөөц, ажиллах хүчний болцоогоор л байна штэ. Тэр бол одоо жишээлхэд програмыг одоо бас боловсронгуй болгох, апдейт хийх, тэр ашиглалтын хувь үүсгэх, олон өмнөдөлттэй мэдээллүүдийг тавих гэж бид нар бол энэ дээр ажил хийгдчихэл байна. Бид нар тодорхой хэмжээний мэдээллийг шат чадны одоо хүсэлт гаргасан хувь хүн байгууллагууд өгсөөр л байна. Бид нар ч одоо яг бүртгэлийн мэдээлэл өгөхөөс гадна соёлын өвгтэй холбогдлолтой бүх төрлийн асуудал манай дээр явагддаг учраас манайх бол бас ачаалттай гэж байна. Энэ соёлын өвийг танд тогтоох ажил манай дээр явагддаг. Хууль хяналтын байгууллага дээр хураагдсан гайлаар гарах гэж байгаа идэвхтэй зүйлүүд энэ хүчин бол түүх соёлын дурсгал мөн эсэх талаар тодорхойлол, түүх соёлын дурсгалыг бүртгүүлэх ажил тийм одоо манай дээр бас давхар явагддаг. Тэгээ нөгөө бүртгэх ажил нь бүр ингээ ботхоор өсөр юм шиг санагдаж байна л да. Одоо жишээ нь ингээл нөгөө бит бус өвийг бүртгэн гэхээр чинь нөгөө тодорхойлтын бичин, бичлэг, зураг авна. Тэгээд нөгөө өв тээгч хүмүүстэйгээ холбогдно гээл. Тэгэл ингээл өв болгоно ингээд өөр онцлогтой болохоор тухайн өв болгоны ингэж өөр арга барилаар бүртгэх шаардлага үүсэж байгаа. Тэгээд тэр нөгөө үүсэж байгаа сан дотор хадгалагдаж байгаа мэдээлэл нь ч гэсэн ингээд өөр
зарим нь заавал видео байх ёстой ч гэдэг юм уу. Тэгэхээр бүр ингээд ийм олон төрлийн үг байгаа болохоор энэ бүртгэл мэдээллийг бий болгох ажил нь аюулгүй нүсэр юм шиг харагдаж байна л да. Тэгээд ер нь ингээд нэг юм процессын та ингээд товчхон тайлбарлаж өгвөл ингээл нөгөө соёлын өвөө таньж тогтоохоос эхлээл яг яаж явдаг вэ? Манайх бол яг соёлын үйлчлэгээний байгууллага. Өөрөөр хэлбэл одоо анхан шатны бүх боловсруулалтыг хийдэг газар л гэж одоо болно доо. Тэгэхээр хөдлөг, үл хөдлөг, бит бустай холбогддог бүх мэдээлэл бол манай дээр орж одоо шилхэд бүртгэх, баримтжуулах, боловсронгуй болгож одоо нэгдсэн тэр цогц мэдээллийг үндэслээд одоо шилхэд тэр 362 өв гэдэг юм чинь Монголд байх ёстой өв юм байна гэдгийг тогтоо. Одоо 10,000 гаруй өвлөн тээгчдийн бүртгэлээс 102 өвлөн уламжлагч нь л үнэхээр одоо шилдэг өвлөн уламжлагч юм гэдгийг тогтоох. Эдгээр бүхний одоо мэдээллийг нь тийм ээ аудио, видео, одоо гэрэл зургийн хэлбэрээр description уу тодорхойлтын хэлбэрээр тий бүх одоо байдлаар нь авч хадгалах гэдэг бол үндэ бол маш их том одоо процедур үйл ажиллагаа л та. Дээрэс нь энэ дээр бол одоо бит бус соёлын өв гэдэг чинь бол жишээлбэл одоогийн байдлаар 362 өв лимт одоо тий бие биелгээ, язгууруулаг одоо байгаль дэлхийг шинжиж тогтоох одоо тийм ээ цагаагаар маллах ухаан ч хүртэл орно шүү дээ. Энэ бүхний чинь тийм ээ цогц мэддэг хүн гэж байна. Чиглэлийн эрдэмтдтэй хамтарч ажиллана. Чиглэлийн тэр эрдэмтэд хүрээлэнгүүдтэй хамтарч ажилласны үр дүнд эдгээр юмнуудыг эхлээд нь бүртгэн. Бүртгэсний дараа баримтжуулна. Баримтжуулсныхаа дараа нь бид бүртгэл мэдээллийн сандаа хадгалах том үйл ажиллагаа явуулна. Одоо жишээлбэл манайх соёлын бит бус өвлөлтөй холбогдлолтой одоо 1996 оноос 7 оноос эхэлсэн оригинал кассетууд байдаг. Одоо 1400 гаруй оригинал кассет байна. Энэ кассетууд ч юм бол бүгд одооний HD дээр хувиргах одоо тий тоо системд оруулах, захин болгох ажил гэхэд чинь энэ чинь бол бүс бүтэн одоо хэдэн жилийн одоо хэдэн хүн хүч шаарддаг ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа вэ гэдгийг бол ботход л ойлгомжтой. Та нар бас нөгөө нэг сая таны хэлж байгаагаар мэрэгжлийн хүмүүстэй болон одоо жишээ нь музейн үзмэрийг бүртгэе гэвэл тухайн музейтэй ч үгүй юм уу янз бүрийн байгууллагуудтай бас ингэж аяг тулж ажиллах шаардлагатай болд юм байна тий. Одоо жишээ нь музейч гэдэг юм уу иймэрхүү байгууллагууд та нарт ингэж нөгөө бүртгэлээ өөртөө ингэж хийж өгөх ч юм уу тийм үүрэг хүлээх гэсэн байдаг болов. Тийм үүрэг хүлээсэн байдаг. Тэр тулдаа бид нар бас тодорхой хэмжээр юм бүртгэлээд байгаа. Ягд гэвэл соёлын өвөг хамгаалах хуудлын дээр бол музей, номын сан, архив одоо сүүлийн одоо апдейт хийсэн соёлын өвөг хамгаалах хуулийн дээр бол шашны байгууллага гэртэл орсон байгаа. Эдгээр бүхэн дээр соёлын өвөгийг хадгалж байгаа байгууллага бүхэн дээр бүртгэл мэдээллийн сан байна. Тэр бүртгэл мэдээллийн сан нь шатныхаа бүртгэл мэдээлэл санд мэдээлэл дамжуулна. Тэгээд мэдээлэл нь нэгтгэгдээд соёлын өвөг улсын нэгтгэн бүртгэл мэдээллийн сан хадгалагдана гэсэн заалт байдаг. Яг энэ заалтын дагуу соёлын одоо төрийн байгууллагууд маань тий мэдээлэлээ дамжуулах ажлыг бол хийж байгаа. Одоо бол бүр захин байдлаар мэдээлэл дамжуулах ажил маань явагдаж байгаа. Одоо ингээд төрийн байгууллагууд маань хуулийн заасан байгууллагууд маань ороод ирлээ. Дараа нь бол хувийн хэвшил, байгууллага, хувь нийгэмчлийн тэр бүхэнд чинь Монгол улсын түүх соёлын дурсгал бас хадгалагдчихж байгаа. Тэр бүхэн бол бүртгэгдэх ёстой юу гэвэл бүртгэгдэх ёстой. Яг энэтэй холбогдуулаад бид нар бол гандан тэгшлийн хийдтэй хүртэл тооллого яваад гандан тэгшлийн хийдийг бүртгэх, баримжуулах ажлыг гандан тэгшлийн хийдийн захиргаатай хамтраад
зөвсөлцөөд хийгдсэн байгаа. Энэ бол бас маш том ажил ба. Дээрээс нь бол шанхын баруун хүрээхийд, түргэн хийд гэсэн шашны том 3 байгууллага бол манай бүртгэл мэдээллийн санд орсон байдаг. Мэдээлэл нь соёлын үед хадгалж байгаа байгууллагуудын хувьд бол бас бүртгэлийн ажил ямар чухал, улсад бүртгүүлэх нь ямар хэрэгтэй, хэрэгцээтэй юм бэ гэдгийг бас ойлгодог болсон байна. Би одоо энэ дээр бол шанхын баруун хүрээ хэдийг хэлмээр байна л да. Хэдийгээр энэ бол олон нийтийн өмчлөлийн шашлын байгууллага боловч энэ нь бол түүх соёлын одоо үндсэнтэй эдгэрлийн зүйлийг хадгалж ядгийнхаа хувьд улсын бүртгэлд оруулъя, мэргэжлийн хүмүүсээ баримтжуулах ажлыг хийя, улсын тооллогод хамрагдъя. Энэ нь бол хэдийгээр одоо музейн одоо эзэмшилд байгаа боловч үе үедээ үлдэх Монгол улсын соёлын хувийн нэгэн хэсэг юмаа гэд манайтай хандаад манайтай цуг бүртгэн баримтжуулах ажлыг хамтарч хийгээд улсын бүртгэлд оруулах ажлыг хийсэн бол энэ хүмүүсийн бас л ухамсар, мэдлэгийн одоо ирээдүйг харж байгаа асуудал гэж би бас хараад байгаа юм л та. Яг энэ шиг одоо түүх соёлын дурсгал зүйлийг хадгалж байгаа байгууллагууд, хувь хүн цаашлаад хувь цуглуулагчид одоо улсын бүртгэлдээ хамрагдаад байх юм бол Монгол улс маань соёлын үеийн ямар савтай юм бэ? Ямар эд зүйлтэй юм бэ? Яг энэ эд зүйлийг бид нар мэдсэний үндсэн дээрээ энийгээ бид нар сурталчлах, олон нийтэд таниулах, олон улсын дэвшид Монголын гэсэн нэр хүндэнд төдий хэмжээгээр ихсэний үр дүнд түүх гэдэг юм маань баримттайгаар хэрэглэгдэхүүнтэйгээр олон нийтэд, олон улсад танигдах юм гэж ойлгож болно. Тийм, мэдээллийн сан үүсгэх нь өөр айгүй чухал. Тэгээ эргээд бид нарт юу н ямар одоо үн цэнтэй зүйл байгаа юм бэ гэдгийг мэдчихээж тэргээ хайрлах, хамгаалах гэдэг нөгөө юу нь бий болох байх л та. Тийм. Одоо жишээ нь ингээд соёлын өвөд чи ихэвчлэн ингээд музейч байд юм уу, архивч байд юм уу, эсвэл нөгөө тухайн байршилтаач байд юм уу ингээд байгаа шүү дээ. Яг танаа дээр ингээд битээрээ байдаг ч юм уу, тийм өв гэж байдаг уу? Манайх бол бүртгэдэг, баримтжуулдаг, дээрээс нь бид нар цэргийн засварладаг, хадгалт хамгаалтыг сайжруулдаг. Тийм л газар хадгалт хамгаалтыг сайжруулах талын бүх талын зөвлөгөө өгдөг. Одоо сүүлийн үед манай дээр орж ирж байгаа том бас нэг үйл ажиллагаа бол эд зүйлийн хадгалалт хамгаалт. Бид нар ингээд цэргийн засварлаад байна. Цэргийн засварлаад байгаа юм маань хэдэн жилийн дараа хадгалт хамгаалтын одоо нөхцөл үрдээгүйгээс ахаад муудаад буцаад ирж байна. Энэ бол одоо бас нэг талтай хариуцлага нэг талтай эмгэнэл юм. Манайх одоо ерөөсөө түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалдаг байгууллага ерөөсөө биш. Гэхдээ тодорхой хэмжээний манай дээр бол цэргийн засварлах хүчмөрүүд байна. Цэргийн засварлах археологийн олдвор байна тий. Цэргийн засварлахын тулд эдүлгийн зүйл нь маань битээр ирнэ. Нэг юм байдлаар ирж болно. Хоёрдугаарт нь бол эдүлгийн зүйлийг бүртгэл хамруулахын тулд өөрөөр хэлбэл тухайн эзэмшигч байгууллага дээр нь биш манай байгууллагад хандаж хувийн хөвшлийн юм уу хувь хүн дээр байгаа эдүлгийн зүйл хүн дээр байгаа эдүлгийн зүйл улсын бүртгэлд орохын тулд эдүлгийн зүйлээ манай дээр авчрах нь байна. Ингээд танай мэдээллийн санг бүр ингэж ухаж мэр тийм сэтгэл төрж ин л да. Одоо жишээ нь бидний ингээд тогтооцсон байгаа тэр 362 бит бус өвт нь яг ямар өв байгаа юм гэдгийг мэдээд цааш нь ингээд хүмүүст ярьж өгдөг ч юм уу эсвэл гадны хүн асуухт нь ингээд хэлэх хөвгтэй байдаг ч юм уу эсвэл тэгвэл ингээд мэдж байгаа бол одоо жишээ нь бие биелгээл гэд эн чинь манай соёлын бүр юм бит бус юм чухал өв шүү гэд ингээд ойлголтоо авчих юм бол цааш нь ингээд илүү хайрлаж хамгаалах
тий тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж байгаа юм шиг л санагдчихээн л та. Тэгэхээр танай энэ мэдээллийн сан бүр ингэж нээлттэй болвол илүү одоо нөгөө нэг соёлын өвөг хамгаалахад бас жирийн иргэд ийм туслах боломж гарах юм болов гэж харж байна. Ер нь цаашид танай яг энэ мэдээллийн сангийн одоо хүртээмж нээлттэй байдал дээр ер нь ямар бодлого баримтлж байгаа бол ер нь л төр засгаас төрийн байгууллагуудыг нээлттэй бай, шилэн бай, одоо хүртээмжтэй бай гэдэг асуудал бол тавигдж байгаа нэгэн адил манай дээр ч гэсэн тэгж байгаа. Ер нь бол манайх бол харин ер нь баг бусад байгууллагаас илүү аль болохоор мэдээллийг ил тод одоо тий байлгахыг эрмэлздэг. Одоо жишээлхэд бид бус 362 өв байна гэж байгаа. Энэ нь бол засгийн газрын тогтоолоор батлагдаад гарсан байдаг. Тэгэхээр бид нар засгийн газрын тогтоолоо үзэхдээ 362 өвд маань ямар өв байна вэ гэдг нь шууд харагдаад явчих нь шүү дээ. Тэгэхээр манайхан чинь нэг тийм асуудал байдаг байхгүй юу? Юмаа мэдтгүү гэдэг асуудал байгаа тийм л та. Харин тийм Тунгайхуу подкаст нь болохоор ерөнхийдөө нөгөө өвдөл судалгааны талаар ярьдаг. Тэгээд манай подкастыг хвчлэн янз бүрийн чиглэлийн өвдөл дээр ажилладаг судалгаа хийдэг юм хүмүүс сонсдог. Ингээд өвдлийн талаар яриад явхаар ингээд салбар болгоно ингээд өөрийн гэсэн өвдлүүд ингээд бүрдсэн. Тэгээд тэр болгоныг хүмүүс нэг сайн мэддэггүй. Зөвхөн одоо статистик өвдөл гэхээр үндэсний статистикийн хороогоор төсөөлдөг ч юм уу. Гэтэл чинь ингээд байгууллага болгон дээр ингээд өөрийн гэсэн өвдлийн сан байж идэг. Ингээд танай байгууллага дээр гэх чинь бүр маш их бүр юм архивын сангийн хэмжээнд ийм их өвдөл байгаад идэг. Гэтэл жишээ нь би судалгаа хийдэг хүн өвдөл дээр ажилладаг хүн ч гэсэн яг нарийн сайн ойлголтгүй явж исэн байна л да. Өнөөдөр тантай ярилцаад аягүй гоё мэдээллийг авлаа. Яг энэ өгөгдөл энэ мэдээллийн сан чинь нээлттэй болох тусмаа л бид нар илүү тэр мэдсэний үндсэн дээр л бид нар цаашид юу хийх вэ гэдгийг л тодорхой болоод хамгийн гол одоо тэр зорилго нь. Тэгээ дээрээс нь тэр мэдээллийг бид нар зүгээр ингээд бүртгээд орчих биш. Ямар нэгэн байдлаар ашиглалтанд оруулж, эргэлтэнд оруулж, ямар нэгэн байдлаар тэрийг ашигласны үндсэн дээр л тухайн мэдээллийн сан маань илүү үнцэнтэй болох юм болов гэж хараад байгаа байхгүй юу? Маш зөв. Ерөөсөө хадгалт хамгаалтын нэг хэлбэр маань бүртгэлтэй. Бүртгэлийг одоо сурталчлах, дэлгэрүүлэх, олон түмэнд түгээх гэдэг бол хадгалтын нэг хэлбэр болж явдгийг. Хадгалтын нэг хэлбэр болж явдаг байхгүй юу? Хадгалалт хамгаалтын нэг хэлбэр болж явдгийг. Яагаад гэвэл өндөр гэгийн зан газрын ногоон дээрх гэдгийг хүн бүхэн мэднэ. Одоо Монгол одоо өв соёлоо мэддэг хүн бүхэн мэддэг болох тэр өндөр гэгийн зан газрын ногоон дээрх маань ямар нэгэн байдлаар гэмтсэн байна уу? Ямар нэгэн байдлаар шаарлсан байна уу? Ямар нэгэн байдлаар одоо байхгүй нэг хэсэг хугацаанд одоо өнгөрөөцөн байна уу? Одоо үзэсгэлэнт оролцдог ч юм уу тий. Тэгээд мэддэг болох дээр тэрийг өгүүлдэг. Мэддэг болох дээр тэрийг хардаг. Мэддэг болох дээр тэрний онцлогийг шаарлсан, ногоорцсон одоо тэр бүхнийг хүртэл одоо судлаач нар одоо мэргэжлийн хүмүүс бол харж одоо хадгалт хамгаалтын асуудлыг хөндөж байдаг. Энэ бүхэн чинь л бол ерөөсөө л сурталчилгаа одоо мэдээллийн одоо хүртээмжтэй байдал чинь л хадгалт хамгаалтын нэг хэлбэр болж байгаагийн хэлбэр штэ. Түүнээс биш мэдгүй байх юм бол одоо шаарлсан байна уу тэр үедээ алга болсон байсан ч одоо мэдхгүйгээр л үлдэн штэ. Тийм учраас л ер нь хадгалт хамгаалтын нэг хамгийн чухал хэлбэр бол бүртгэл, баримжуулалт, сан, мэдээлэл. Тийм учраас л соёлын үеийн бүртгэл, мэдээллийн сан гэж бүртгүүлэх ажлыг бол жухалчлаж хийгээд одоо бас самгүй хугацаанд өнгөрсөн байна гэж үзэж байна доо. Танайтай ингээд байн хамтран ажиллаж мэдээлэл өгөх ёстой байгууллагууд бол ингээд өгчөж байгаа тий. Тэнгүүд хувийн хвшлийн байгууллага ч юм уу эсвэл хувь хүн ингээд өөрт нь нэг өвөг дээдсээс нь уламжилж ирсэн нэг тийм соёлын өв байх боломжтой тийм зүйл байвал яах ёстой вэ? Яг зөв. Яг
чухал асуулт асууж байна л да. Тэгэхээр соёлын өв маань одоо олон газар хадгалагдана тийм ээ. Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, шашны байгууллага гэх мэт одоо олон нийтийн байгууллага. Эдгээр бүх байгууллагуудад хадгалагдж байгаа соёлын үеийг улсын бүртгэд хамруулахын тулд одоо хувь хүний хувьд авч үзье. Одоо чи битээр ярьж байгаа юм чи хувь хүний чамдаар байгаа идэвхтэй зүйлийг чи өөрөө улсын бүртгэлд оруулъя. Ягаад гэвэл энэ миний эмээгийн юм. Би эмээгийнхаа юмыг хадгалъя. Миний эмээгийн хадгалж исэн юмнаг би үр хүүхдтэй өвлүүлье. Таны үр хүүхэд өөрийнхөө үр хүүхдтэй өвлүүлээд яваад ах дээр тэр чигтээ Монголын өв сан хадгалагдаж Монголын өв сан өвлөгдөнө л гэсэн үг. Тийм учраас бүртгэл яагаад улсын бүртгэл бүртгүүлэхийн чухал юм бэ гэвэл таны эмийг та хадгалж яхад та л мэднэ. Ямар нэгэн эрсдэл гарлаа. Соёлын өв бол эрсдэлтэй бас салбарын нэг. Яагаад гэвэл аюул хүмүүс одоо дэлхийн нийт дээр бол ер нь одоо эрсдэлтэй одоо юу гэдэг хар тамхи ч юм уу одоо хүний 8-ны дараа орохоор одоо маш том одоо амбиц байдаг байхгүй юу? Тийм учраас соёлын өвийг эрсдэлд оруулахгүй тулд ямар нэгэн бүртгэлийн ажлыг заашгүй хийх гэсэн байна шүү дээ. Бүртгэлийн ажил хийгдээд зохиг хэмжээгээр манайх одоо нууцлалын байдалтай хадгалсан тохиолдолд ямар нэгэн эрсдлийн асуудал ирэхэд нөгөө бүртгэл маань гарч ирнэ. Таньж тогтооно. Дээрээс нь бүр гэмтсэн байвал тэрийг буцаад сэргээн. Одоо нэг хэсэг нь бүр байхгүй болсон байвал нөхөж хийн. Ингээд бид нар тэр соёлын үеийг бүтэн болгоно. Ямар нэг байдлаар тэр бид нар соёлын үеийг авч үлдэх гээд байна. Тэр тунгаа гэх байна уу, туяа гэх байна уу хамаагүй Монгол улсын соёлын өв учраас та хадгалж байгаа та бол эрхэм хүн юм байна. Таны эрхэм хадгалж байгаа энэ зүйл маань таны өмчлөлийн Монгол улсын юм аа. Монгол улсын одоо бас түүхийн нэг л хэсэг юм аа гэдгийг одоо нэг талдаа баталгаажуулах нэгэн том бүртгэл бол соёлын өвийн бүртгэлтэл хамруулах ажил. Хувь хүн өөрийнхөө идэвхтэй зүйлийг бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгээд доржийн одоо ногоон дарих, доржийн одоо тийм ээ цөгц хадгалагдчихээ, бүртгэгдчихээ. Тэр хизээж байсан тэр бүртгэл бол соёлын өвийг хамгаалах хуулиараа бүртгэл хизээж устдаж үгүй болохгүйгээр хадгалагддаг. Нэг талдаа долгорын аяг гэдэг юм бол баталгаажчихж байгаа байхгүй. Би нэг ингийн юм асуувал одоо чинь би нэг дээр үе нэг хөөрөгтэй байлаа гэж бодъё л тоо. Тэгээ би тэрийг ингээд бүртгүүлчлээ. Тэгвэл би одоо ингээд нөгөө хөөрөгч ингээд соёлын өв болчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би аваачаад нөгөө хөөрөгнийхөө толгойг нь бүр өөр юмар солиол тэр нөгөө соёлын өвөө би ингээд өөрчилжүүл яах вэ? Надад ямар нэгэн хариуцлага тооцох уу? Эсвэл нөгөөх чинь ингээд өөрчлөгдчихлөө гэд ингээд дахиад өөр ингээд бүртгээд явах уу? Чамдаар байгаа соёлын өвийг чи шаардлагатай эдийн засгийн одоо нэг байдлын хүндрэлээс болоод зарчиж болно шүү дээ. Чөлөөтөө. Тэр бол ерөөсөө ямар ч тийм хорой зэрэг асуудал байхгүй шүү дээ. Гэхдээ тэр дулмаад байсан хөөрг маань доржид очсон бол бүртгэл дээр л өөрчлөлт оруулчих. Нөгөө хүн маань хувьсартаараа хурж ирээд би энийг доржид зарцсан шүү. Энийг миний нэр дээр доржийн нэр дээр бүртгээрэй гэх юм бол бид нэр бүртгэлийнхаа тэр дата дээр өөрчлөлт оруулах нь шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр. Хоёрдугаар та энийг гэмтээчлээ ч юм уу өөрчилчлөө ч юм эсвэл одоо энэ өөртөө байгаа тэр аяга аюу гоё ингээд мөнгөлмөр санагдаж болно шүү дээ, тий. Мөнгөлчлөө. Энийг аваачаад бүртгэл дээр нөгөө нэг анх бүртгүүлсэн газараа одоо би ийм өөрчлөлт, ийм одоо чимэглэл, ийм гэмтэлд оруулцаа. Гэмтээсэн ч байж болно шүү дээ. Тэгэхээр одоо энийг бүртгэл дээр бас ингээд
өөрчлөх хэрэгтэй байна. Эн чинь бас тухайн эд үеийн зүйлийг түүхэл яваад байна шүү дээ. Тухайн эд үеийн зүйл маань гэмтсэн байж болно, өөрчлөгдсөн байж болно, худалдаалагдсан байж болно. Тэр бол чөлөөтэй. Эн чинь бас хүний одоо эд үеийн зүйл, хүний одоо өмчлөл, одоо хувь хүний өмчлөлийн асуудал гэдэг чинь бол маш том асуудал шүү дээ. Бид нар өөрсдийн өмчлөлтөөр байж ижил тийм ээ. Тэрий чинь өвлүүлэх, хадгалах, хүүхдүүдтэй үлдээх асуудал хийгдэнэ. Тийм учраас өмчлөлийн асуудалд ямар ч хөндөгдөх асуудал байдаггүй. Тэрийг болохоор хүмүүс мэдхгүйгээр одоо ингээд улсад бүртгэгчдэр аюуд бол улс худалд авчихна ч гэж боддөг юм уу тий. Энд чинь бас хит ач холбогдол өгдөг. Нэгдүгээр нь одоо дорж долгор гэдэг хүн дээр байгаа энэ аяга маань бол улсын бүртгэл бүртгэгчсээр нэг талын дорж дулмаагийн хэдүүлгийн зүйл болоод баталгаажж байгаа. Хоёрдугаарт нь бол энийг соёлын хувийг хамгаалах тухай хуулиараа бас үзэсгэлэнт хамруулах сурталчлах ажил хийгдэж болно. Хэрвээ сурталчилгаа юм уу улсын одоо шугамар байна уу, хувийн шугамаараа сурталчилгаанд хамрагдаад үзэсгэлэнт гарсан бол өөрөө гаргасан бол өөрхөө орлогыг авна. Одоо улсын одоо музейтэй хамтраад гаргасан үзэсгэлэнт тэр зүйл орсон бол тодорхой хувиа хүртэнэ. Дээрээс нь соёлын хувийг хамгаалах тухай хуулийн дээр ч гэсэн ямар нэгэн байдлаар таны одоо хөөрөөний толгой гэмтсэн байвал сэргээн засварлахад дэмжлэг үзүүлнэ. Тэгэхээр мэдээллийн сан маань бүр ингэж байнга л шинжлэгдэж явдаг байх нь л дээ тий. Тэгээд байнга баяжигдаж шинжлэгдэж явдаг. Аха. Тий. Тэгээд нөгөө нэг тооллогын үеэр магадгүй нөгөө нэг ингээл эвдэрсэн байна уу, өөрчлөгдсөн байна уу гэдэг нь ингээл шинжлэгдээл явдаг байх л та тий. Одоо нэг хэрэгсөөр байлаа гэхэд чинь нэг чулуун алга болцсон ч юм уу, нэг бугуун хөшөө байлаа гэхэд нэг тасарсан ч юм уу. Тэгэл ингээд шинжлэгдээл явдаг байх нь тийм ээ. Тийм учраас бид нар бол соёлын өвийн тайланг бол жил бүхэн авдаг. Соёлын өвийн шат шатны бүртгэл мэдээллийн сангуудаас жил авдаг. Ямар булш хэрэгсүүл халдлаганд өртсөн байна, тоногдсон байна. Ямар өвлөн уламжлагч нас барсан ч байдаг юм уу? Одоо шилжилт хөдөлгөөнд ороод Улаанбаатараас говь алтаар нүүцсэн байна тий. Ямар хөдлөх эдэлгийн зүйл нь гэмтсэн байна. Одоо үүсгэсэн гарсан байна уу? Эсвэл одоо тэр сэргээн засварлагдсан байна уу? Эсвэл бүр тэр үдэлгийн зүйлийн талаар судалгааны ном гарсан байна уу? Тэр бүхнийг л одоо байнга л одоо олж нэмж одоо бүртгэлээ баяжуулах ажлыг бол хийж явна. Бүртгэл бол ингээд зарцсан юм биш. Энэ бол байнгын судалгааны эргэлтэнд л байдаг. Баяжуулах ёстой зүйл л дээ. За өнөөдрийн яриа минь маш сонирхолтой боллоо. Тэгээ бүр танай мэдээллийн санг ухаж үзмээр энэ яг Монгол улсынхаа соёлын үеийн талаар илүү их ойлголттой болмоор санагдчихээн. Тэгээд энэ соёлын үеийг чинь бид нар мэдснээрээ түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхгүй гэдэг юм олон одоо зорилгоор бас ингэж ашиглах боломжтой. Тэгээд ингэж хуучны энэ соёлын өв болсон зүйлүүдээс бид нар олон ийм шин санаануудыг ч олж авах боломжтой. Тэдгээр бидний өвөг дээдсийн одоо бүтээсэн тэр нөгөө үнэс зүйлсийг нь өөрсдөө уламжлан хадгалах юм боломжтой. Тэгэхээр ийм маш чухал юм мэдээллийн санг танай байгууллага бүрдүүлж байгаа юм байна. Тэгээ танай хамт олонд маш том ажлын амжилт хүсье. Танд өнөөдрийн манай ярилцлаганд оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Манай энэ соёлын үеийн мэдээллийн чиглэлээр бас энэ тусгаалan ярилцлага аваад олон нийтэд хүргэж байгаа нь бол та бит хоёрын хоёулангийнх нь л бас чухал үүрэг байлаа. Бит хоёр тодорхой хэмжээгээр үүргээ бас биелүүллээ гэж бодож байна. Ямар гоё үг вэ. За маш их баярлалаа. Ингээд сонсогчдоо дараагийн даваа гарагт бас нэгэн сонирхолтой өвгдлийн сангийн талаар ярилцах болно. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна.